За үзэгчдээ яг одоогийн байдлаар манай зочин студид арай ирээгүй байна. Тэгээ яг ирээгүй байгаа энэ цаг үед та бүхэнтэйгээ нийлээд бяцхан хорыг бас найруулдаг байгаа. Тэгэхээр яг одоо энийг бүгдээрээ хийцгээе. Манай нэвтрүүлгийн зүгээс бас өмнөх зочдод хийсэн дугаарууд дээр бас арай чангадуулсан гэж нэвтрүүлгийн зүгээс хэлсэн болохоор би арай солруулж асууж байгаа. Тэгэхээр бас арай хөнгөн тосч магадгүй. Тэгтэл мэдээж өөрийн гэсэн чанараа алдахгүй байх болно. За эхний аянд бүгдээрээ сүү хийцгээе. За сүүгөө асууж өглөө дөө гэж. За сүүгээ хийгээд. За сүүгээд өргөчнө. Хоёр дахь аянд болохоор усаага. Тэгээд энэ ус руу идэвлээ. Хожир хийе. Хожирыг болохоор ерөөсөө цаанд ганцхан жимхийг хийдэг гэсэн. Тэгээд үлээ. Энд ч бараг талын ич. Бахаа. За ингээд. Ингээд халбаар хийсэн юм байна. За хоёр дахь нь болохоор цэцэрхэн байгаа. Энд чинь арай бүлээн хийсэн байгаа. Цэцэрхэнтэй кофе гэж та нар сонссон уу? Одоо цэцэрхэнтэй кофе нэруулаад тавьчих. Би хожраач гэсэн бас кофетэй нэруулвал айтахгүй. За. Чин рүү өсрээд орчиж байгаа юм. За баг болно. За сайхан цэцэрхэнтэй кофе гэдэг чинь бас гоё л өнөртд юм байна. За. Нөгөөдөлд нь хожраараа байж байгаа зүгээр байна тий. Хожир жоохон давстай хийчих. За. Ингээ бэлэн боллоо. Одоо бүгдээрээ зочноо хамтдаа өгцгцгаая. Сайн байцгаана үзэгчдээ бэж нэвтрүүлэг маань эхэлж байна. Үзэгч та бүхэндээ сонирхолтой хөдөлмөрч бүсгүйчүүдийг өрн оролцуулдаг нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Diva Academy үүсгэн байгуулагч за Ari Yoga студийг үүсгэн байгуулагч мундаг хөдөлмөрч Арин Заягч маань оролцож байна. Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Бүгдээрэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр бас намайг студид урьж ярилцлаганд оролж байгаа. Та бүхэндээ бас маш их баярлалаа. Тэгэхээр хамгийн түрүүнд асуух асуултыг маш олон хүмүүс асуусан байдаг юм байна. Аль хэдий. Гэхдээ бас зарим үзэгчд маань мэдгүй байж магадгүй учраас яг энэ асуултаас эхэлмээр байна. Та яг яагаад йогоор хичээллэх болсон бэ? За ер нь бол одоо ярьж ирсэн. Гэхдээ хүн болгонд яг нөгөө анх яагаад йогыг сонгоод йогийн багш болсон нь одоо нөгөө цаашаага хідэн хүнд хүрэхтэй айгүй холбоотой юм шиг санагддаг. Миний хувьд бол анх за ерөнхийдөө бол нөгөө эрүүл мэндийн талаасаа гэж нэг их сонгож йогт яваагүй л дээ. Ерөнхийдөө л хөдөлгөөнтэй бай. Фитнес, жим, кроссфит гэл ингээл юмэг оролцдог байж байгаа л тэр дундаа йогыг санамсаргуу таарад сонгоод хичээлээд үзсэн. Гэтэл нөгөө миний биеийн дээр маш их өөрчлөлт гарсан. Тэгээд тэр үед би яг анх йогт яваад гинт нөгөө нэг маш завгүй амьдрал донд ингээд өөрийгөө гинт анзаарсан байхгүй юу. Миний нурууд алийцсан байсан юм биш. Миний хүзөө шохоож эхэлж исэн юм биш те. Ингээд нөгөө биед амар олон зовир байгаа гинтхэн ажиглаж эхэлсэн. Тэгээд ерөөдөө йогоор үргэлжлүүлээд явсан чинь одоо йог чинь ингээд юм биш те. Хууч өвчтэй, тийм өвчтэй хүмүүс ч ерөөсөө анзаарахгүй явж агаад гинт одоо нэг өөрийнхөө биеийг анзаарч эхэлдэг. Йог дээр одоо ингээд явж исэн хүмүүс харах юм бол тий. За яваагүй ч гэсэн бичлэг онлайн сургалтаар та нар хамрагдчихсан бол хамгийн анх нүдэн анаад тайвчраад гүнзгий амьсгалаа аваад бие дотроос нь мэдрий гэдэг үгийг одоо нэг йогийн хичээл болгон дээр багш нар хэлдэг. Тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид нар одоо ингээд өнөөдрийн ийм завгүй амьдралд хизээч өөрийнхөө биеийг дотроос нь чагнаж мэдрэхгүй бүх одоо 5 мэдрэхүйтэй сонсох, харах, ярих, үнэрлэх хүртэх бүх юм маань гадагшаа чиглээд ерөөсө дотроо сэтгэл санаа оюун бодол болон одоо бие өргөнөөс маань гарч байгаа юм багхан өөрчлөлт охинотыг ерөөсөө хүлээж авахгүй анзаарахгүй явж идэм байлээ. Тэгээд би хамгийн анх одоо золоо багштайгаа уулзраад йогт анх явж хичээллээ. Тэгээд өөрийнхөө биеийг маш их өөрчлөлттэй болсон байгааг анзаарсан. Тэгээд залуу хүн учраас нөгөө хүмүүс ч нөгөө миний бие ерөөсөө одоо өвдцэн те ийм байна гэж боддгоо баг зэргийн ядрахыг ч гэсэн ерөөсөө тоохгүй баг зэрэг өвдгийг тоохгүй явдсан шүү дээ. Тэгээд тэнд явснаар надад маш их өөрчлөлт гарсан л та. Одоо нүүр будгаа хийгээд ингээ мейкапа хийгээ явахлаар ерөөдөө цаг наргүй өдөр шөнөгүй. За тэгээд дээрэс нь хөдөлгөөнгүй ерөөдөө нөгөө хүн дээрээ юм нэг бодож байгаа позо бариад 12 цаг ч зогсно. Дунд нь бийцсагч зав гарахгүй нөгөө ингээ цаг өнгөрч байгааг анзаарахгүй. Тэгэхээр нөгөө хүний ажил мэргэжлийн онцлог өвчин гэж байна л та. Одоо миний хувьд
бол баг зэрэг хүзүү далигаад, баг зэрэг нуруу далигаад ийм байрлал аваад тэгээд ингээд дараа 2 цагийн турш зогсчихдаг. Гэтэл энэ маань нөгөө нэг аажмаар миний бид ингээд маш удаан өөрчлөлт оруулаад ерөөдөө нуруу маань суугаад өвддөг болцсон тий. Тэгээд тэрийгээ би өөрөө ингээд дундуур нь бариагаар яваад аргалдаг болцсон байсан байлээ. Тэгээд миний бие организмын хувьд маш их гоё өөрчлөлт гарсан учраас ерөөсөө йогт явбал энийгс амар олон хүнд хэлмээр санагдсан. Ерөөс ингээд нэг юм давхар хувц тайлцсан юм шиг мэдрэмж төрөөд одоо би ч нэг их тийм юу биш шүү дээ. Илүү дэлжинтэйч биш тий амар иймч биш. Гэтэ миний би ингээд нөгөө залуу хэрнээсээ амар юм хүндэрсэн. Ерөөсөө булчин шүрмс маань ерөөсөө сунгаагүй утцсан тийм болсон байсан юм байлээ. Тэгээд багш болоод энийг маш олон хүнд хүргэнэ л гэдэг зорилго тавьсан да. Тэгэхээр яалтчгүй агарын йогыг бол таныг анх оруулж ирсэн гэхэд бол эцдэггүй гэж бодож байна. Яг тухайн үед таныг бас оруулж ирж байхад агарын йогыг нэвтрүүлж байсан тийм ч олон хүн бас байдгүй байсан мөлий. Тэгэхээр тухайн үеийн одоо йогоор хичээлдэг байсан хүмүүсүүд үүнийг бас шашинтай холбож яриад байсан. Тэгвэл одооны тэг хүмүүсийн үзэл бодлоос ямар болсон юм шиг тань санагддаг байна. За яг агарын йогийн хувьд болохоор яг бас Монголд олон анхдагч бол биш. Гэхдээ манай өмнөх одоо ийм агарын гимнастик гэдэг төрлөөр нь 2 сургалтын төв ингээд үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээд миний хувьд бол би өөрөө нөгөө багтаа циркч юм байсан. За тэгээд нөгөө яг одоо энэ агарын даав баг шүү дээ. Тэр даавг одоо ингээд циркийн орой дээрээс бүр унжуулаад тэгээд ингээд тийшээ авирч хийдэг юм агарын номер хийдэг гэсэн баггүй. Тэгээд тэрнтэй маань айгүй уйлдаж өгөөд би газрын явг ерөөхдөө хэсэг хичээллэж үзээд тэгээд нөгөө нэг нэт бичлэг интерес нөгөө агарын йогийн талаар мэдээлэл аваа. За ерөөсөө л энийг хүмүүс ерөөсөө агарын гимнастик гэж хүлээж авт юм байна. За дээрэс нь нөгөө нэг тэр зургийг хараад шууд сүрдчихдэг. Ерөөсөө яг хүмүүсийн 3 ойлголт байдаг байхгүй. Яг түрүүний хэлсэн шиг нэг бол шашин шүтлэгтэй хүн явдаг гэж ойлгочдаг. Нэг бол үнэхээр нөгөө уян хатан угаасаа л ийм нөгөө юм хийдэг тийм хүмүүс хийдэг гэж ойлгочдаг. Энгийн хүмүүс болохоор ерөөсөө тэрийг хараад ерөөсөө би энийг бол хийн. Энэ надад хэрэгтэй гэдэг өнцгөөс нь одоо мэдээлэл айгу тотмог байдаг юм шиг санагдсан. Тэгээд миний хувьд бол агарын йогийг ерөөхдөө л хүн болгон яг энэ агарын йог гэдэг нэрийг сонсоод мэддэг болсон тий. За тэгээд ямар нэгэн байдлаар би энэ өвдөөгүй байсан ч за өвдөөд ихсэн бол йогоор ямар хэмжээний биедээ одоо нөгөө засаж авах боломжтой вэ? Яаж ангаах боломжтой вэ гэдэг талаас нь хүн болгонд яг тэр мэдээлэл хүргэхийг зорьсон. За тийм учраас одоо ерөөхдөө бүгд мэдж байгаа хэ манай хамгийн анх гарч ирэхдээ одоо уламжлалт байдлаар ерөөхдөө сурчлагаа хүргээгүй хүмүүст өргөхтэй. За нөгөө хүмүүс юм энтгийг тааруу өмдөмсөлтэй мэдээж хэрэг йог гэдэг утгаараа уламжлалаа бол мэдээж алдахгүй тий. Хүмүүст өргөж байгаа мессеж нь энгийн танд ойрхон гэдгээр хүрхийг хичээж байгаа боловч яг йог гэдэг утга агуулгын тэндээ байж л байдаг. Яагаад магадгүй одоо ингээд бусад төрлөөс ингэчээд йог гэд нэрлэлчээд байгаа юм бэ гэхлээр ерөөхдөө манай одоо агарын йог, арийн йог маань нэг таниулах үйл ажиллагаан дээр л илүү сайн ажилласан. Эсвэл илүү орчин үеийн маягийн те илүү одоо залуу хүн 40 50-тай хүн те бүх хүмүүсийг л тэр даавн дээр гаргаад те тааж чаднаа те ийм настай хүн ингэж хийлээ сарын дараа ингэж чаддаг болж байна. Өнөөдөр ирсэн хүн ингээ харахад дээшгээ ингээ айгүй хэцүү юм шиг харагдаад байгаа боловч гэсэн тааж гэсэн энэ дээр гараад шупгаа сууж чадна гэдгийг ерөөдөө харуулахыг зорьсон. За тэгээд дээрэс нь агарын йог маань өөрөө маш олон давуу талтай. Газрын йогоор ерөөдөө хүн 3 сар хичээллэх үр дүн, агарын йогоор 1 сар хичээлэх үр дүн маш одоо юу гэхээс тийс өөр идэг. 1 сар явсан хүн 3 сар явсан хүнээс бүр хамаагүй илүү үр дүн гарцсан байдаг. За дээрэс нь уруу харсан байрал буюу залуужуулах дасгалууд дээр маш олон хүн дээр үр дүн гарч өгдөг. Тэгээд үр дүнгийн талаар илүү хурдан тэгээд насны хязгаарлалтын хувьд бас илүү нөгөө олон хүмүүс хичээлэх боломжтой. 9-54 насны эрэгтэй эмэгтэй бүх хүмүүс хичээлж болно. Тэгээд тэр талаас нь ерөөхдөө хүмүүс одоо бол магадгүй манайхан бүгдээрээ мэддэг болсон шүү дээ. Агарын йог гэх юм бол би ч гэсэн энэ дээр гарч хийх боломжтой. Гол миний зав юу вэ гэдэл боддог болсон болохоос ш өнөөдөр би шашин шүтдэггүй би бодохгүй гэж хинч бодгоо байсан шүү дээ. Тэгээд ерөнхийдөө одоо йогыг илүү орчин үеийн маягаар сурталчилж хүмүүст хүргэхэд мэдээж баггүй бэрхшээл гарсан л та хүн болгон одоо ингээд
Йогийн уламжлалын маягийг эвдлээ тий. Одоо энэ ч одоо хумсаа буцсан, нүрээ буцсан, үсээ задгаа тавьсан энэ одоо юу болж байгаа ингээд ерөөдөө маш олон эсэргүүцэлтэй тулгарсан. Гэхдээ одоо бол харьцангуй одоо баруун ч юм уу Европт тий Азад хин ч хүнийг өмсөн зүснээр нь тэнд зүгээр бикини өмсөл йог хийж хахад тий нүд йога гэж ядаж ч бүр ямар ч хувцгүй йог хийж хахад тэнд хин ч тэрийг шүмжилгүй йог гэдэг зүйлийг бүх хүмүүс аягүй сайн ойлгодог. Манайхан бол одоо л энийг сүүлийн 2 3 жил хүлээн зөвшөөрдөг болоод байгаа санагдсан. Тэгэхээр йогоор хичээлэхэд маш олон давуу тал байдаг гэж хэлээ. Тэгвэл таны бодлоор бүр хамгийн том давуу тал нь яг юу юм бол хэрвээ яг онцолж ганцыг хэлэл. За хамгийн том давуу тал ерөнхийдөө бол хүн өөрийгөө олж авдаг гэх юм уу да. Өөрийгөө олж авдаг. Би тэндээс ерөнхийдөө одоо ингээд нөгөө бие организмын хувьд ийм өөрчлөлт авсан гэж байгаа ч гэсэн миний хамгийн ихээр олж авсан зүйл бол миний одоо сэтгэл санаанд аягүй их гарч ирсэн гэж боддгийн. Ерөнхийдөө стресс, бухимдал, уур, уцаар, зөрүүд зан, одоо нөгөө сөрөг зүйлсийг хүлээж авах, сэтгэлээр унах, хямрах энэ бүх зүйлээ маш сайн зохицуулж сурсан гэх юм уу. Оюун санааны давлгаа гэх юм уу, оюун санааны давлгааг тэнцвэртэй байлгахад хамгийн тустай. Йогийн хувьд. Тэрхүү одоо ингээд бие организм булчин шуурмал сунаад ингээд бие организм хөнгөрөөд ирэхлээр хүний дагаа сэтгэл санаа хүрт айгүй гоё юм хөнгөн болоод ирдэг. Тэгэхээр ерөөхдөө яг энэ сэтгэл санааны давлгааг тэгшиж өгөх. За магадгүй ингээд жишээ авъя л да. Хүнд ямар нэгэн хүнд зүйл тохиолдлоо гэхэд йогоор хичээлдэг хүн одоо илүү одоо нөгөө хүлээж авах талаасаа илүү мэдээж хүн лэмжин мэдээж үгүй нэг мэдээж олон жил бяцлахад хийцэн гэж чичээд сэтгэл хөдлөлгөө гэж байхгүй шүү дээ. Илүү хөнгөнөөр хүлээж авдаг. Хувь хүний сэтгэл зүйд аягүй өөрчлөлт гардаг. Йогийн хичээлийн дараа хүн болгоноос одоо ингээд нөгөө ирж байгаа талархал те янз бүрийн мессеж надад ийм өөрчлөлт гарлаа гэсэн зүйлүүдийг ажиллахад би организмаасаа илүү тэрэндээ илүү их урам авдаг. Одоо манайхыг зорж байгаа хүмүүсийг ч гэсэн анзаархад юм бид штэ. Зөвхөн жингээ асах юм уу те зөвхөн одоо стресс ядаргаа юм боллоо гэлгүйгээр одоо амьдрал нь ямар нэгэн байдлаар хүнд зүйл тохиолдсон хүмүүс одоо нөгөө тэнд бясалгах гэж те өөрийгөө одоо өөрийгөө олж авах тийх гэж ерөөдөө ирдэг. Йогт гаргаж байгаа нэг цагийг бид нэр зөвхөн нөгөө өөртөө зарцуулдаг нэг цаг л гэж нэрлэдэг. Зөвхөн өөртөө та өөрийгөө дотроос нь ажиглах гэж л йогийн зааланд ирдэг. Тэгэхээр бусад хүмүүс бас одоо ингэж таахгүй йогд явах гэхээр амар гоё хүүхнүүд байгаад идэв шүү дээ. Танаа ингэж зургуудыг хараа айгу гоё юм даа. Тэгэхээр би ингэ хичээд явахгүй. Одоо магадгүй турсан үедээ ич ирэх гээд байгаа мó. Би бас тэрийг сайн ойлгодог бай. Тэгэхээр ерөнхийдөө тэнд ирээд нэг хүн нэг дааван дээр ингээд суухад хинч бие биенээ ажигладаггүй гэсэн. Ерөөсөө л та энэ нэг дааван дээр суулаа зөвхөн өөрийгөө те дотроос нь ахуулаад хөлийн өршөө уруунаас толгойн орой хүртэл өөрийнхөө оюун бодлыг хүртэл бүгднийг ажиглаад бүгднийг одоо чатгаараа ангаагаад гэх юм уу да ерөөдөө тэгж гардаг нэг цаг. Тэгэхээр ээжүүдтэй хоёлоо хандаж зөвлөвөл бас яг ямар субъектив барьтын би одоо жишээлбэл дөнгөж төрсэн ээжүүд 2 сараас ч юм уу те эхлээд эсвэл дөнгөж сар болоочгүй ингээл бас тасгал хийгээл явдаг гадаадад те энэ нь бол ердөө үзэгдэл Монголд болохоор нөгөө гам барина сар бараг л усан дарах бол гэлээдэг штэ тэр энэ тал дээр бас ямар байд юм бэ яг хизэнээс хичээлж эхлүүл бас зүгээрээ юм болоо. За төрсэн ээжүүдийн хувьд өөрөөрөө төрсэн бол ерөнхийдөө оюун энтер байхгүй бол шууд л 7 хоногтойгоос хичээлж болно. Хийсвэр хийлгсэн бол ерөнхийдөө 7 сар хүртлээ одоо нөх хүнд сунгалтын дасгалуудыг бол хорино. Тэгээд ерөнхийдөө төрсэн ээжүүдийн одоо нэг төрсний дараах сэтгэл санааны өөрчлөлт гэж аягүй их юм байдаг шүү дээ. Тэрэнд нь бас аягүй их сайн нөлөөлж чаддаг. Тэгээд одоо өөрөөр төрсэн ээжүүд айл болох хурдан йогоор хичээлж эхлэх юм бол нөгөө бодисын солилцоо одоо бие маань ерөөхдөө биенээсээ ингээд нэг юм таслаад гаргацсан баа штэ. Тэгэхээр биенээсээ ингээд ерөөхдөө маш их эрдэс бодис юм одоо алдчихж байгаа тий дээрээс нь одоо бодисын солилцоог хэвийн төвшөнд болгохын тулд бид нар бас йогыг хийж өгнө гэсэн. Бодисын солилцоосны эргэлтийг хэвийн болгоод өгөх юм бол дагаад ерөөхдөө бие организм болон сэтгэл санааны хувьд ч гэсэн маш хурдан бас энгийн хэвийн болох боломжтой байдаг байгаа. Гам барихын хувьд бол энэ манай нөгөө уур амьсгалын онцлог юм болов гэж боддоо шүү дээ. Би ч гэсэн бас төрөхдөө нэг сар ингээд өсөө байхгүй тий бас ингээд альчраар боочоод ингээд бас байж л байдаг байлаа. Тэгээд тэр бол нөгөө хууччул юм бас ингээд одоо нөгөө уучиг суур өвчтэй болчдөг гэж ярьдаг. Би бол тэрийг бол ерөөдөө гам барих нь ер нь бол зөвүүл гэж боддог. Манайх угаасаа эртээс
амар амьсгалтай тий. Одоо 100 байлаа ч гэсэн айгүй хүүдэн салхиар үлээж л байдаг шүү дээ. Халуун орон шиг биш тий. Тэгэхээр ерөөдөө гам барих нь бол бас зөв. Төрсөн ээжүүдийн хувьд яг ямар йогоор нь хичээлүүл зөв байд юм болоо. Одоо яг ч өөрөө дотор маш олон төрөл болж хуваагдана л да. Хатга йог, виняса йог, жирэмсний йог гэж бас тустай байгаа. За тэгээд агаарын йог, Монгол төлхөө хичээлт гэх юм бол power йог, аштанга йог энэ төрлүүдийг ерөөдөө Монгол төлхөө одоо хичээлдэг. Тэгээд хатга йог гэдэг маань ерөөдөө анхан шатны йог, газрын йог гэсэн үг. 8 настайгаас 80 настай бүх хүмүүс хийж болно. Хорилох заалт харьцангуй багтай. Агаарын йог бол хорилох заалт жоохон их болоод явцдаг. Агаарын йог маань 9-54 насны хаалгааны заалтгүй, жирэмсэн ээж болохгүй. За хийсвэр хийлгсэн бол 7 сартаагаас гэд ингээ явцдаг. Хатга йогоос бид нэр эхлүүлээд магадгүй маш удаан хугацаанд хөдөлгөөн хийгээгүй хүмүүс байгаа бол хатга йогоор хичээлж жагаад баг зэрэг бие хөнгөлөө дараа сараас нь агаарын йог руугаа хичээлдэж бас болдог. Бас шатараалтайгаар. Тэгээ энэ бас нэг хүмүүсийн бас нэг юм таардаг одоо сонирхолт нь гэх юм уу нийцдэг төрөл гэж ассан юм л да. Миний хувьд болохоор одоо нөгөө илүү ийм урсгал удаан байдлаас илүү баг зэрэг экстрем байдалд илүү дуртай учраас агаарын йогийг төлхөө ингэж одоо манайх барьж хөгжүүлж байгаа гэсэн. Ерөөдөө урсгал тэ ийм тайван ийм тийм одоо төрлийн жанрын одоо йог дуртай байгаа бол газрын йогуудыг сонгох юм бол илүү зохимжтой. Агаарын йогийн хувьд бол өстой 1 цагийн туршид уудна гэж байхгүй тий. Өвдөлтөө ингээд нэг мэдрээд ингээд анзаараад тий. Одоо зарим хүмүүст ингээд нэг позон дээр ороод 10 тоолоход заримд нь бас хэцүү байт юм шиг байна. Тэгэхээр ерөөхдөө яг агаарын йогийг хийхэд тэр өвдөлтөө ингээд бүтэн 1 цагийн турш чагнаад байхгүй. Нөгөө даавтгаа ингээд нааш цааш эргээл дэшээ ташаа хийж амар хурдан 1 цаг дуусчдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс бас айгүй дуртай байдаг. Нөгөө жин хасгаж байгаа хүмүүс чинь бол нөгөө тасгал хийж байгаа 1 цаг айгүй хэцүү бас удаан өнгөрдөг юм шиг байгаа юм зарим хүмүүс. Тэгэхээр тийм хүмүүс маань бас агаарын йогийг сонгоод ирэх юм бол айгүй гой сонирхолтой байгаа. За тэгээд нөгөө газрын йогоосоо ерөөхдөө дамжаад агаарын йог руу орж олно. Гэтэ агаарын йог маань өөрөө анхан шат, дунд шат, агсан шат, багшийн курс гэдэг ингээ явдаг. Тэгэхээр шууд агаарын йог руу ч гэсэн бас орж болно. Яг зарим хүмүүс их тэрхий айгаад байдаг учраас л тэр зөвлөдөг. Тэрнээс шал бүгд л агаарын йогийн анхан шатны ангил явчихдаг. Тэгвэл шууд ч бас орох боломжтой юм шүү дээ. Манайх ч бас ингээ багш нар бэлтгэдэг заяа. Тэгээд тэр багш нар ч бол бүр илүү хүнд төвшин тийм шүү дээ. Багш нар дээр манайхаас ч дээдлэн 55 настай хүн агаарын йогийн багш болж исэн. Тэгэхээр ерөөсөө одоо нөгөө 20-та 25-та охтод хурж ирээд даавнаас айгаас хүрдээд идэг. Тэгэх ерөөсөө одоо шаардлага байхгүй. Бүгдээрээ л 50-тайжсэн 20-тайжсэн. Бүгд л тэр даавн дээр ирээл ихний өдрөө шууд дээр нь гарч чадна. Би яг танаас дуудаад биш л дээ. Гэхдээ удахгүй танаас дуудаас явж магадгүй л. Өөр нэг студиудаас дасгал хийж исэн, агаарын йогоороос хичээлж исэн, турах зорилготой хийж исэн. Гэхдээ тухайн үед би турж алж чадаагүй. Энэ миний бодлоор дэглэмтэй бас холбоотой байсан болов. Тэгэхээр агаарын йогоор ч юм уу те ямар нэг йогоор хичээлж явах үед ямар дэглэм барих хэрэгтэй байсан болов. Ер нь айхтар тийм хатуу дэглэм энэ төр шаардлага байхгүй. Ерөөсөө л орой 6-аас хойш л оройн холоо идэхгүй байхад л хүсвэсэг угаасаа жин хасдаг байхгүй. Тэгээд йогоор жин хасгаар яагаад одоо маш хурдан хасдаг вэ гэхээр ерөөдөө нөгөө түрүүж ингээ яриадсан те тэр боцин солилцоо гэдэг зүйл нас ахихт сум ингээ нөгөө боцин солилцоо гэдэг зүйл маань удаашраад идэг байхгүй. Тэгэхээр йог гэхлээр нөгөө цусны эргэлтийг сайжруулад боцин солилцоог ингээ хэвэн болгоод ирэхлээр та хүссэн хүсээгүй угаасаа л жин хасна хаван хөөгдөн те тэгээд цэллүүд тэр даавнд ороосон дасгалуудад цэллүүдийг маш сайн задлж өгнө. За тэгээд нөгөө булчингуудыг хүмүүс ингээ харлаар дандаа гараар татаад байгаа юм шиг харагддаг боловч ерөөсөө ингээ нөгөө доороос тэг бүх биеийн булчинг ингээ хөвлий хөөлгүй жигт бүх булчинг хөгжүүлж өгдөг. Тэгэхээр одоо йог маань хүн болгонд ингээ зориод ирсэн хүн болгонд өөр үр дүн гаргадаг байхгүй. Энд нэг анги орлоо гэхэд нэг хүн жишээ нь жингээ хаслаа. За нэг хүн жингийн дутагталтай байлаа гэхэд булчингийн мас нэмээд галбирчиж өгдөг. За дахиад нэг хүнд эрүүл мэндийн тал дээр нь өөрчлөлт сайн харагдаж өгдөг. Дахиад нэг хүнд одоо стресс, сэтгэл санаа, нойргүйдлийн нэмчихсэн байдаг ч юм уу те. Нэг ангид хичээлд ороход тэр бүх хүмүүст ингээд өөр үр дүнгуудыг гаргаж өгдөг байгаа юм. Тэрнгээрээ маш давуу талтай.
Тэгээд орой 6-аас хойш хоол идэхгүй байхад л болно. Маш эрчимтэй хасаг үсэх юм бол манай Power Yoga-гийн одоо ийм тусгай хоолны хөтөлбөртэй анги гэдэг. Тэр ангид ерөөдөө сонгоод явчихдаг байгаа. Йогоор бас залуучууд аягүй хичээлдэг юм билээ. Тэгэхээр энэ тал дээр бас ямар вэ? Манай бас нэг найзууд байдаг. Эрэхтэй агаарын йогоор хичээлж байхад тэгээд уур хүрээд бачимдаад ерөөсө болдгоо юм байлаа гэ хайцсан гэсэн. Тэгэхээр эрэхтэйчүүдийн тал дээрээс яг ямар гэдэг юм бэ? Эрэхтэй хүмүүс энд чинь ер нь ихэвчлэн манай дээрээс харахад ингээд дийлэн ихтэй данаа их нэртэй юм уу найз охиндоо ерөөдөө чирүүлж ирнэ. Тэгээд яг ингээд нөгөө хичээлээд ирэхлээр нөгөө нэг яг амтанд нь орчихлоор хамгийн ууг хүмүүс эрэхтэй хүмүүс идэх байхгүй. Ингээ анзаарах юм бол нийт эрэхтэй хүмүүсийн 70-80% нь айгүй их нурууны асуудалтай юм билээ. Харьцангуй одоо энэ нурууны зовиурууд одоо залуучсан юм шиг байна. Хөдөлгөөн одоо их баг гэдэг тийм машин барьдаг, тэгээ офисын ажил хийдэг, суугаа ажил хийдэг, сурдаг. Одоо энэ лифт нээс ахуулаад те ингээл бүх зүйл бидний хөдөлгөөний хязгаарлалчаад идэв шүү дээ. Тэгэхээр яг энэ дээрээс ахуулаад нөгөө ирчүүд маань айгүй их нурууны асуудал болчтой юм шиг байгаа. Дээрээс нь өөртөө бас нөгөө хүнд юм их өргөнтэй эмэгтэй хүмүүстэй харьцуулахад тэгээд нурууны асуудлаар айгүй хэрнэ. Тэгэхээр нөгөө уруу харсам одоо ийм нурууны сунгалтын дасгалууд маань нурууны физик эмчилгээний үр дүн үзүүлдэг байхгүй. Тэгэхээр яг тэр үр дүн ерөөсөө 2 дахь 3 дахь хичээлээс л угаасаа мэдэгдээд ирнэ. Тэгэхээр ерөөсөө л эрэхтэй хүмүүс угаасаа салхаа болчдөг. 1 сар 2 сар явж байгаа л тэгэл жоох байж байгаа л за өстө нөгөө нуруу маань яв гэхэд ингээ ирдэг. Нэг хэцүү юм нь юу гэдэг вэ гэхээр анх ирж байгаа залуучууд маань нөгөө эмэгтэйчүүдээс жоох ичээд идэг. Одоо нөгөө түрүү хэлсэн шиг те энэ даавн дээр энэ хүн даавтгаа зурлаад энэ хүн даавтгаа зурлаад ерөөсөө бие биенээ ингээд нөгөө ажиглах боломж бол угаасаа байдгүй. Хинч бие биенээ те энэ ингэж хийж тэгэж хийж шоолох те тийм зүйл бол байхгүй. Тэгээ тэрнээс ерөөсөө ирчүүд маань санаа зовох хэрэггүй. Тэгээд ирчүүд маань угаасаа тусдаа анги гэж ер нь бол угаасаа гарахгүй. Угаасаа л эрэхтэй эмэгтэй бүх хүмүүс яг ижилхэн хамтдаа явдаг байгаа. Тэгээд нэг ууггүй яваад эхлэх юм бол манай тууштай маш удаа явж байгаа эрэхтэй хүмүүс ч нөө байгаа. Одоо ари бэлтийг ер нь зөв боломжтой гэдэг юм уу? Эсвэл зөвүүл яг хязгаарнаас зөвүүл тохиромжтой гэдэг юм бэ? Энэ талаараас ирэл. Төрсний дараа зөв. Төрсний дараа хийж жирэмсэн үедээ бол угаасаа ерөөсөө зөвхгүй. Жирэмсэн үедээ бид нэр айл болохгүй. Бие эрүүл байх тал дээр л илүү сайн санаад явах хэрэгтэй. Тэгээд төрсний дараанаас өөрөөрөө төрсөн бол 7 хоногтойгоос бүсээ зөөчин. Хис үрээр төрсөн бол ерөөдөө гадна оёо бүрийн идэхсний дараа буюу 3-аас 4 сартаагаас галбиржуулагч бүсээ зөөж болно. Тэгээд би энэ одоо энэ галбиржуулагч бүсийг бас шууд одоо нэг тайл гаргах те галбиржуулах гэдгээсээ илүүтэйгээр бас эрүүл мэндэд тусдаа байдлаар нь аюул сайн бодолцож ерөөдөө гаргасан маш олон хүнээс зөвлөгөө авсан. Тэгээд манай бүсний хувьд бол нуруу бөөрөөрөө юм торон буюу агаар нэвтрүүлдэг. Ерөөсөө нуруу бөөрсгээр хөлрөгдөггүй. Яг ийм давуу талаараа бол ерөөдөө анхдагч болж байгаа. Тэгээд өдөржингөө те ард урдгүй ингээд хөлрөгөөд явах юм бол угаасаа бидний бөөр нурууны асуудал хүүхэн байсан ч гэсэн муу. Тийм бүсийг бол ерөнхийдөө дасгалын үед зүгэл бусад цагуудад тайлах хэрэгтэй. Энэ галбиржуулагч бүсийг маань болохоор яг энэ нуруунаас агаар нэвтрүүлэх байдлыг бодолцож өгсөн. За дээрэс нь үнэрийн хэмжээнд нь маш сайн анхаарал өгсөн байгаа. Үнэрийн хэмжээ нь болохоор бүсгүйчүүд маань хэтэрхий үнэрийг одоо хүсэж байдаг байхгүй. Хэтэрхий үнэр бүс маань одоо хөхний доороос давсаг дарна гэж хүсэж байдаг. Тэгэхээр энэ бүс маань ерөнхийдөө босоо байрлалд та байдаг бол болно. Суугаа ажил хийдэг ч юм уу те эсвэл ерөөхдөө нөгөө дан босоо байрлал байдаггүй те босоо суугаа те иймэрхүү байдлаар хөдөлгөөнтэй байдаг бол ийм өндөр бүсийг бол зөвхгүй. Энэ маань яг суух үед нэг гидсний хавар те ямар ч хариугүй хүн байсан гэсэн маш гүн нуглаа үсгэн гүн нуглаа үсгэхээр дотор иршнэр рүү шахаж өгөх буюу яг хотодны орчимд ингээд түлхээд идэг байхгүй. Тэгээд яг энэ байдлаараа удаан байх юм бол ерөөдөө өрөвсүүлээд дотор иршигтний эрүүл байдлыг нь алдагдуулаад ирдэг. Ийм сөрөг талтай байх гэдэг. Тэгэхээр ерөөдөө манайхан одоо галбирчин турна гэдгээсээ илүүтэйгээр миний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх үгүй юу гэдэг талаас нь бас аливаа зүйлсийг сайн цодол сонгож байгаагаар зөвлөмөр санагддаг. Тэгээд төрсэн ээжүүд маань бас нэг анзаардаг юм. Нэг ташаа руугаа ингэж нөгөө түрээд тэнцэнэ хүүхдээ тогтоогоод нөгөө гараараа юм хийгээд идэв шүү дээ. Бүх зүйл дээр уцаа оролдох, тэг юм хийх, хоолоо хийхдээ хүртэл хүүхд нөлөөддөг. Яг эндээс ахуулаад ерөөдөө 4-5 сар яг ийм хөдөлгөөнтэй байгаад ирэхэд бас төрсэн ээжүүдэд маань
нуруунд асуудал гараад ирдэг байхгүй. Далилттай ингээд маш удаан зогсоод хөвшил болчдөг. Тэр өвчин гэдэг маань угаасаа одоо энэ нурууны энэ суулт мөрөл гэдэг маань нэг өдөр л бий болчдөг зүйл биш. Өдөр тутмын амьдралын буруу хөвшлийг тодорхой хугацаанд хийсний дараа л бид нарт ингээд нөгөө нэг гараад ирдэг. А бид нар өөрсдөө баг зоврыг бол ерөөсөө баг тохоо өгж байгааг ерөөсөө анзаардаггүй. Тэгээд гинт нэг хүн ирээд ирэхээр л за одоо яана энэ би гинтхэн л ингээ өвдчлээ гэж ирдэг. Тэр ерөөсөө гинтийн зүйл биш байдаг аахгүй. Тэгэхээр бүх зүйл дээр зөв хөвшлийг зогсоох, суух те бүх зүйл дээр л дандаа зөв дадлыг одоо хөвшүүлчих юм бол эрүүл амьдрахад ерөөхдөө бол асуудал баг гаргана. Тэгэхээр яг энэ бүс маань яг энэ зүйл дээр ч гэсэн илүү одоо нөлөөлөхийн тулд босоо суугаа ажил хийдэг, жолоо удаан барьдаг те. Эрэгтэй хүмүүс айгүй их авдаг. Эрэгтэй хүмүүс маань нөгөө нэг жолооны ард удаан суугаад айгүй их нуруу өвдсөн байдаг гэд эрэгтэй хүмүүс маань авдаг. Тэгэхээр энэ далидын хөвшлийг маань засаж өгөхөд бас зориулсан гэсэн үг. Яалтчгүй тэгдэг шүү. Корсет ингээ өндөр корсет зүүчгээр ингээл ходоодоор дараал нэг л тохохгүй айгүй удаан суухад ялч шүү хэцүү байдаг. Тий. Яг тийм байдаг шүү. Тэгэхээр та бас мейкап артистаар нэлээд удаан ажилласан. Энэ талаараа бас яриулаа. Мэдээж хамт олонныхоо талаар бас яриул. Нэлээд олон кинонуудын ардаас гарсан мундаг хөдөлмөрч өсгөө байгаа. Тэгэхээр энэ талаараа яриул та. За баярлалаа. Diva Beauty Academy гэдэг анх 7 жилийн өмнө найзтайгаа хамт байгуулж байсан. За Diva Beauty Academy маань одоо хоёр найзтайгаа хамт ингээ гуруулаа. Их цэцэг, их чимэг гэдэг ингээд хоёр найзтайгаа гуруулаа 7 жилийн турш явж байгаа. За манай студийн давуу тал нь юу вэ гэхээр тухайн үед артист цөөхөн байсан. Мейкапын талаар хүмүүсийн мэдээлэл бас маш их бага байлаа. Тэгээд тэр үед мейкап артистуудын нэгдсэн гэдгээрээ хамгийн анх онцлог болж гарч ирсэн. За энэ нь ямар давуу талтай вэ гэхээр хувь хүмүүс ч юм уу ганцаараа ажилладаг хүмүүс маань ерөөхдөө дандаа нэг жанраа бариад ажилладаг. Фэшнэрээ явах тий. За эсвэл нүүр хувиргалт театр дэлгэцээрээ явах ч юм уу. За эсвэл daily makeup өдөр тутмын сургалтаараа дагнах ч юм уу ийм байдлаар явцдаг. Манай студийн хувьд бол давуу тал нь makeup артистууд нэгдэж одоо хийс учраас бүх төрөл рүү тий бүх төрлийг ингэж бацаж ажилладаг байгаа. Тэгээд ерөөхдөө энэ 7 жилийн хугацаанд нэлээдгүй олон бас кинонд нүүр хувиргалтыг хариуцж ажилласан байна. За маш олон сургалтуудыг явуулсан байгаа. Манай сургалтуудаас маш олон мэргэжлийн мейкап артистууд төрөөд те одоо бас ингээд өөрөө өөрсдийн гэсэн студидээ нээгээд бас амжилттай ажиллаад явж байгаа. За тэгвэл хоёулаа одоо үндсэн асуулт руу гарцгаая. Нэлийн олон нэвтрүүлгийг бас үзчихсэн, таны оролцсон ярилцлагыг бас уншсан. Гэхдээ та тэнцээ ерөөсөө дуртаагүй юм бэлээ. Тэр болохоор гэр бүлийнхаа талаар, хувийн амьдралынхаа талаар бас дэлгэрэнгүй ярьдгүй байлээ. Гэхдээ би ээж нэвтрүүлэг үүнийг шаардах болно. Гэр бүлийнхаа талаар танилцуулбал. За миний хань болохоор геологч мэргэжилтэй. За би ч өөрөө бас геологч үү те. Тэгээд тийм геологч гэр бүл байгаа. Тэгээд нэг хүүтэй. Хүү маань 11 настай. Одоо 5 дугаар ангийн хүү байна. Анх ээж болсон сэтгэлээсээ хуваалцвал мэдээж тухайн үе бол юутай ч зөөрлөшгүй бас нандин үед нэг байдаг байх таны хувьд ч гэсэн тийм. За яг 11 жилийн өмнө юм байна. Миний хувьд болохоор ээж хамгийн анх ээж болсноо мэдээд маш их уйлж байлаа. Стэнэрээ үйлс тэрвэр нэгүүлээд нөгөө төлөвлөөгүй л байсан юм шиг байгаа юм. Тэгээд би өөрөө бас жоохон байсан юм шиг байгаа юм. Боддоо шүү дээ. Одоо л өстой нөгөө нэг баярын үлэмсэл унгаах хэлгүүтэй тий. Нэг хүүхдээ хүн болгоо. Тэгээд тухайд жоохон жиж тэгээд ерөөхдөө нөгөө анхныхайсан жоохон байсан, туршлагагүй байсан. Өстой шууд нуугаад ангийнхнаасаа нуугаад 4-р төгсөх курс хийсэн байхгүй. Тэгээд 6 сар хүртлээр наттай хамт ингээд хичээлд нэг ширээн суугаад явж исэн найзууд мань мэдээгүй дээ. 6 сараар амар сайн нуусан. Тэгэл өстой нөгөө хүмүүс мэддэхгүй гээл нөгөө нэг хаяа өсгийгөө өмсчин те. Өстой ингээл тэгээ угаасаа нуусаа хөхөд томордохгүй гэдэг чинь ер нь жоохон үнэ юм байл шүү дээ. Ерөөсөө томорхгүй яж аал хүмүүс мэдээл яг нөгөө хонхны хоёр болоод төгсөөл ингээл ирсэн чинь хүмүүс дугаасаа ихнээс нь мэдэгдээл ирж байгаа хүссэн үсээгөө 6 сар гараад 7 сар хүрэх гэж байгаа юм чи. Тэгээд маш хурдан томорчт юм байлээ. Тэгээд тэр хамгийн анх нөгөө хордлогоос нь бүр шоконд орчихсон. Бүр гайхаад
хөөх жирэмсэн болно гэж юм байт юм гээд өдөр шөнөгөө бөөлж өө цагаан сард хаашны хичээлгүй станаар хаа сайгүй бууз үнэртэй тураад ингээд энэ гар марны чинь яс бүр ингэж гарч ирээж хасагдаад амар хэцээсэн бөлжөөл үйлээд байна. Бөлжөөл үйлээд байна. Өөрөө амар эрхийг жилхүү. Ер нь жоохон эрх. Тэгээд тэр айгу мартагчгүй байдیں۔ Тэгээд одоо л яриа туршлагатай үзэх байхаа. Одоо арай бэлтгэлтэйгээр үзэх нэ штэ. Тэгээд ерөөс одоо тэгээ хордлоготой ээж нь мэждэг харахад яана гэл ингээд өмнөөс нь амар хэцүү санагдаад штэ. Тэр та төрснөөс хойш одоо хэдэн жилийн дараа тэгэхээр йогоор хичээлж эхэлсэн гэсэн үг бай. Зөндөө олон жилийн дараа тийм зөндөө олон жилийн дараа намайг ч яг тэгээд хордлоготой ах үеэр манай нөхөр хөрх амтан бас хамт юм мэдэж чадахгүй хамт дуржсэн. Тэгээ ингээ хаяа нэг нууцаар илгээл байсан баха. Тэгээд ерөнхийдөө бол ингээл нэг яг би хажууд ингээл бөөлжөөл тэгэл бөөлж ирэхээр ингээл хараад уйлаал их нэрхлээ. Тэгэнгүүт тэгэл хөрх амтан юм мэдэж чадахгүй тэгэл хамт хордлоготой юм шиг байсаар агаад төрж исэн. Тэгээд одоо тэр үед би төрснийхаа дараа яг ингээ бодоод хахад яг нөгөө одоо ингээд йогийн багш болоод мэдэж авсан тий бүх алдаа юмнуудыг яг өөр дээрээс айгуу сайн анзаарсан. Одоо ингээд төрсний дараа маш их тураад ингээд маш их одоо нөгөө хөдөлгөөн хийгээгүй ч гэсэн ингээд нөгөө хэвийн жингээсээ ингээд орж байгаа байхгүй. Тэгээд ирсэн чинь нөгөө кальц, кали тэ эрдэс бодис бүх юм маань ингээд амар их дутагдсан байгааг бас мэдгүй. Тэгээд нөгөө хүүхэд маань ингээд нөгөө нилээн миратай яг ингээд нэгтэлтаа тавиад хүрчдэг. Энэ маань миний бас нуруу өвдөх ихлэл болсон байгаа байхгүй. Тэгээд эмэгтэйчүүд маань нэгтэлтаа маш том хүнцэн хүрчдэг. Тэгээд үргэлжлүүлээд хүүхдээ ингээд нэгтлийнхаа ташааруугаа түрээд ингээд баруун гараараа л хөвчлэн тэрээ зогсчдаг штэ. Тэгээд ингээд энэ маань үргэлжилж явсаар байгаа л ерөөдөө нурууны элдв өвчнг үүсгээд ирчтэй юм шиг байгаа. Тэгээд миний хувьд одоо 7 жилийн өмнө гэхэр чинь дөрөвтэй ахт нь мейкап артист болсон юм да. Тэгээд мейкап артист болоод йогийн багшлаад би ч одоо удаагүй шүү дээ. 16 онд юм байна. Тэгэхээр 21 5 жил болж байгаа юм байна. Тийм. 5 жил йогийн маань хувьд бол байгууллагатай 4 жил болж байгаа. Тэгэхээр ийм авьяастай нугардаг, хугардаг олон салбарын захирал ийм бүсгүйгийн ээжийн талаараас сонсоод би ер нь бол ээжээрээ маш их бахархдаг. Одоо миний өдий зэрэгтэй явж байгаа бүх зүйл маань одоо ээжээсээ авсан үлгэр чигж боддог л да. Ээж маань миний харж исэн хамгийн хүчрхэг юм ихтэй. Одоо 4 хүүхэдтэй, тэ 4 хүүхдээ ингээд өсгөж хүмүүжүүлээд манай аав маань нэлээд эрт өнгөрсөн. Тэгээд 4 хүүхдээ өсгөөд хүмүүжүүлээд тэ ингээд явна гэдэг чинь одоо би ингээд 1 хүүхэдтэй яаж байгаа илээ тэ. Тэгэхэд ээж маань 4 хүүхдийг яаж тэгж өсгдөг байна гэдэг хүн чинь яг төрөөд л яг боддсон байлаа шүү дээ. Тэгээд маш өөр юм зөөлөн хүернээсээ маш дайчин, маш юм хатуужилтай ерөөдөө айгүй тийм амьдралын төлөө гэсэн амар тийм шургуул сэтгэлтэй. Тэгээд маш сайн хүмүүжлийг бидэнд олгосон гэж боддог. Тэгээд нэг ах, нэг эгч, нэг дүү гэд би ерөөд айлын дунд ахгүй. Тэгээд яг миний одоо хүмүүжил зан чанар бүх зүйлийг маань угаасаа ээж маань маш сайн зөв төлөвшүүлж чадсан. Гэр бүлийн хүмүүжлийг бол би маш сайн гэж боддог. Тэгээд ээжээрээ маш их бахархдаг, таньдаа маш их хайртай шүү. Тэгээд ээж маань болон гэр бүлийнхэн маань, хань маань ерөөдөө миний ажлыг маш их дэмждэг, хүсэл сонирхлыг маань маш их дэмждэг. Хүүхдтэй хүн чинь ингээ хажуугаар нь 2 ажил хийгээд хөөгд явна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлд ар гэр маш сайн байж, маш сайн дэмжиж хүн цаашаага илүү ингээд одоо амжилттай ажиллахын төлөө тэмүүлж өгдөг тийм. Тэгэхээр тэр бүхнийг маань бас ээж маань хань маань маш сайн дэмжиж өгдөг байгаа. Тэгээд одоо яг энэ сүүлийн 2-3 жил одоо ингээд манай эгч маань бас зэрэгчин. Тэгээд эгч бит хоёр одоо бас хамтдаа ингээд ижил чиглэлд ажилладаг. Эгч маань одоо манай ари йогийн ерөнхийдөө ингээд нөгөө нэг одоо ерөнхий тийм одоо багш гэх юм уу одоо багш нар бэлтгэдэг. Багш нарыг бэлтгэдэг. Тэр бүх багш нарыг одоо ингээд анх цэцэг багш маань бэлтгэдэг. Миний төрс ягж байгаа. Тэгээд анх цэцэг багш маань болохоор 20 хэдэн жил юм бэ? Одоо циркч хийсэн. Одоо ингээд тасралтгүй 20 хэдэн жил агаарын циркээр агаарын номероор ингээд дагнаад ажилласан. Тэгээд ах эгч хоёр маань бас ингээд явж байгаа учраас ингээд сүүлийн жилүүд яг маань бас салбараа байгуулад тэгээд хөдөө орон нутгуудад салбараа нэгээд ингээд илүү
бас эрчимтэй хөгжөхөд бас маш их тусалцаа дэмжлэг болж байгаа. Таны өвчтөг бол багш нарын багш юм байна. Багш нарын багш. Таны хувьд өөрийгөө хэрэг үнэлвэл те яг ямар хуу ээж вэ? Ер нь зарчимч ээж гэж байна. Хүүхдтэйгээ илүү нээлттэй харилцдаг ээж гэж байна. Эсвэл хүүхдийнхээ асуудалтаас оролцохыг хүсдэггүй, өөрөө нь биеийн даалгахыг хүсдэг ч гэж янз янзын байгаа л да. Тэгэхээр таны хувьд яг ямар ээж вэ? Манай хүүл одоо нааг маш сайн дүгнэх бах та. Ер нь жоохон гэр орондоо цаг зав гаргах та үнэхээр муу. Ер нь жоохон муу. Гэхдээ сая сүүлийн 1 жил бол ингээд корона, карантин гээд яг энийгээ би маш сайн сүүлийн 1 жил ойлголаа л да. Хөөх нэг гарсан 5 дахь анги болчихоо. Цаг хугацаа гэдэг үнэхээр хурдан байгаа хгүй тий. Тэгээд цаг зав үнэхээр гарахтаа жоохон муу ч гэсэн хүүтэйгээ ярилцахыг маш их хичээдэг. Ер нь бол шаардлага нэг их тавья гэж бол боддоггүй. Тэгээд урд нь бол одоо ингээд эхний 4-5 жил бол бас туршлагагүй байлаа л да. Нэг жоохон ч байсан нийтлүүдээ за ингээд би ч өөрөө багтаа маш их хичимхий бүрэг дараахан хүний үдээс хараад сайн байна уу ч гэж хэлж чадахгүй ингээд шууд нүүруулаачдаг. Айгүй нэг тийм хэцүү зантай байлаа л да. Би ингээд өөрөө тэрэндээ айгүй хэцүү тэрийгээ ялан дэлгэж айгүй хэцүү байгаа юм чинь. Тэгээд хүүгээ бас тийм болохгүй гэсэн үднэс нээлттэй ялгахын тулд ингээд нөгөө нэг маш их ингээд юмд оролцуулдаг байсан. Нэвтрүүлэгт оролцуулах тий ингээд янз бүрийн дугуулан, жижигэн дугуулан, тий драмын дугуулан энтерт хамруулаад хүүхдийг ингээд бас хүчлээд идэг гэсэн юм шиг байгаа юм. Тэгээд сүүлд ингээ ойлгож байгаа юм. За ер нь бол хүүхдийг хүчлэх хэрэггүй маань өөрийнхөө нь те өөрийнхөө нь өөрийнх нь сонирхлыг нь олуулах хэрэгтэй. Би ерөөхдөө янз янзын юмд ингээд амсуулж үзэгдээ явуулаад манай хүү тэндээс яг дуртайгаа барьж авах хэрэгтэй юм байна л гэдэг дээр ерөөхдөө бол тогтсон. Тэрнээс ш яг хүүхдээ бас айгүй их юм шахдаг байлаа чи ингэх хэвээр ингэж ярьдаг байх хэвээр хүн рүү хараад мэдлдэг байх хэвээр гэл ингээд шаардлага тавиад байна гэдэг чинь бол бас хүүхдийг хүчлээд болохгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ бас маш сайн ярилцахыг хичээдэг. Сургуульд ороод ирэхлээр л ялангуяа эрэгтэй хүүхд чинь нэг жоохон ингээд нөгөө нэг дууга хумайлтай анги дээрээ бас юу болсон яасан талаараа тэр болгоо эмэгтэй хүүхд бас дэлгээд идэггүй тэгэхээр хүүхдтэйгээ айл болох ярилцах айл болох нөгөө том хүн шиг ингэж нөгөө захирах тушаах байдлыг илүү ингээд нөгөө хасах хэрэгтэй харилцаанаас яг л үеийн юм шиг л байвал илүү бас харилцаанд маань илүү чөлөөтэй хаан болов гэж боддог да. Тэгэхээр Ари захирал маань бол маш нөхөрсөг ээж ах нэ. Төрсний дараах сэтгэл готрол гэж асуудаг. Жирэмсэн үеийн сэтгэл готрол гэж асуудаг ах нэ. Тэгэхээр таны хувьд үүнийг бас туулаад гарсан уу? Энэ талаараа ер нь бол туулаад гарсан шүү дээ. За хэвээ өөрийгөө танихгүй. Заримдаа ингээд уурлаа сууж хата би одоо юу хийж байгаа болоо гэж бодно. Жирэмсэн ээж болох магадгүй тэгдэг байх. Тэгээ магадгүй 2 дахь жирэмсэл 3 дахь жирэмсэл дээр хүмүүс туршлагатай болоо те өөрийгөө бас харцангуй сэтгэл санаагаа хянаад удирдах явцдаг байх. Яг эхний жирэмсэл байсан болоош тэр юм уу? Би ингээд нэг тийм ирэх болоош тэр юм уу те ер нь маш их уйлдаг байсан. Жоохон болохгүй л уйлна. Жоохон болохгүй л уйлна. Хямран тэгээ хямраад ингээд нэг он чамд босч ирэх гэж бас зовно. Гэхдээ ерөөхдөө яг энэ хэцүү одоо ааш цангаал ерөөхдөө йогт яваад маш их одоо өөрчилж чадсан гэж боддог шүү дээ. Сэтгэл санааны доктортой байдлаа илүү сайн хадгалж чаддаг болсон. Ер нь бол жирэмсэн үеийнхээс илүү төрхийн дараах сэтгэл готрол илүү жоохон ээжүүд хүндэт юм шиг санагддаг. Тэгэхээр тэр үеэрээ аль болох одоо бясалгал аягүй сонирхолтой шүү дээ. Бясалгал хийх, өөртөө одоо цаг гаргах, тэр аягүй их чухал ном унших, зураг зурах юу гэдэг нь тэр дуртай бүх юмдаа цаг гаргах. Тэр бүх маань угаасаа бясалгал болоод өгчдөг шүү дээ. Зураг зурах чаа, ном унших чаа нөгөө тухайн хүний бүх мэдрэмжийг орчноос таслаад зөвхөн нэг зүйл дээр ингээд төвлөрч байна гэдэг маань тэр хүн тодорхой хэмжээний бясалгал хийж байгаа гэсэн үг. Сэтгэл санаагаа идэв тайван доктортой хадгалахад бас тусалдаг. За нэвтрүүлгийн 2 дахь хэсгээр бид нийгмийн бас бараан талыг бас ярьдаг байгаа. Тэгэхээр яг энэ удаагийн сэдвээр болохоор маш товчхон бас ярьж болно. Таны үзэл бодлыг бас хуваалцах үднээс ярьж байгаа. Хүүхдийн хүчирхийлэл бас нэлийн газар аваад эхэлсэн Монгол улсад угаасаа байсаар л байсан байх л та. Одоо илүү нөгөө сошиал хөгжсөн болохоор энэ мэдээлүүд бас хурдан тархаад байгаа байх. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж хардаг вэ? Хүүхдийн хүчирхийллийг. За ерөөхдөө одоо үнэхээр сошиал хөгжиж байгаагийн хэрээр ингээд амар сэтгэл хөдлөм мэдээлэлүүд маш их явж байна те. Тэгэхээр энийг бид нар хүүхдийн хүчирхийллийг яаж одоо
таслан зогсоох те яаж энийг бид нэр хувь нэмрээ оруулах гэхээр дор бүрнээ иргэн бүр өөрөө өөртөөсөө л эхлэх байх те та өөрөө гэр бүлтэй хүчрхийлэлгүй орчныг нэгт эхлүүлэх хоёрт та хажуу ойр хажуу айл доод айлт те хүчрхийл байгаа бол та тэнд бас туслах анхаарал хандуулах ч юм уу та өөрөө хүчрхийлд өртөөд байгаа бол энийгээ төвчээд нуугаад байхгүй аль болох эрт үед нь таслан зогсоох эндээс л ерөөхдөө аль болох хүүхдийн хүчрхийлэл гэр бүлийн хүчрхийлэл гэдэг зүйл одоо багасах эхлэл байх болов иргэн болгонд ор бүрнээ л яг ийм зүйлээс л эхлэх байх гэж боддог доо. Маа нэвтрүүлэгтээс өмнө орж исэн зочтой хэлжсэнаар Солонгос улсад жишээлбэл хүчрхийлэл үйлдсэн хүний нүүрийн шууд гаргаад тавьчихдаг гинэ. Тэнгүүд одоо гадаа гудамжаар явж ангууд нүрийг хараал одоо мэдээ штэ тий. Энэ нөгөө хүүхэд хүчрхийлсэн юм байна. Ингээд жижлээд эхлэн тий. Магадгүй энэ тэр хүнд хэцүү тусч байгаа боловч энэс дараагийн хүн бодно штэ. За миний нүрийг гаргаад тавьчих шүү. Би ч одоо энийг болимоор юм биш шүү гэсэн бас тийм бодол гарч ирэх байх. Тэгэхээр яг үүнтэй адилхан бас санаа дэвшүүлвэл яг яавал бас зүгээр ах таны бодлоор одоо энэ сошиал хэрэглээ айгүй тийм замрааг байгаад байна л. Жишээ нь за нэг ингээд энд нэг ийм хэрэг гарчиж ингэчиж гингүүд иргэн болгон л ингээд дор дороо ингээд өөрсдийнхөө санаа бодлороо яадаг шеэрлэлтэй ийм байна тийм байна. Энэ маань цаашаага хүрэх газраа хүрэх хүндээ хүрээд яг ингээд нөгөө нэг хүртээмжтэй ажил болохоос санал болон нэмэрлэгдээд явдаг үгүй юу гэдэг дээр бас жоохон эргэлзээд идэг. Нөгөө тал дээр болохоор тэр одоо хэрхэн яаж зохицуулагдсан талаар бодтой баттай ийм баримт ерөөсөө сошиалэр явдаггүй юм шиг байна. Магадгүй нэг сайт нь ч юм уу, нэг мэдээлэл нь ч юм уу ингээд тий. Ингэсэн чинь энд ийм хүчрхийлэл үйлдсэн хүн ингээ гадуур ингээ явж штеп гэ худал мэдээлэл одоо ингээ тархаад тэгэнгүүт тэр ингээл нэг хүн болгон сэвчдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ мэдээллийн яг их үнцийг нь бид нэр амар сайн ялангуяа хэвлэлийнхэн аягүй сайн анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ ийм хэрэг гарсан байна. Энэ хэрэг дээр ийм шийдвэр гарсан байна. Энэ хүн ингэж шийтгэгдсэн байна. Энэ одоо зүйлийг ингэж шийдсэн байна гэдэг зүйлийг яг л зөв явуулах хэрэгтэй. Тэгэнгүүт энэ дундуур буруу мэдээлэл ороод ирэхлээрэл хүн болгонд ор бүр бухимдал үнэхээр тэр хэрэг яаж шийдэгдсэн. Тэр хэрэгтэн үнэхээр хүртэх ёстой юм аа хүртээдээ ялж идэглээ аваад ингэсэн үү гэдэг дээр мэдээлэл буруулаад авчиж байгаа байхгүй. Яг саяны шиг байдлаар мэдээж ил тод явах юм бол магадгүй одоо тий дараагийн хүндээ мессеж олоод окей би хүчрхийлүүлэх юм бол магадгүй дараагийн юм хүн болох юм байна гэдэг зүйлийг хүлээгээд авах бах тий. Тэгэхээр яг энэ мэдээлэл тараах тал дээр хэвлэлийнхэн ч гэсэн хоёртойгоор тэрийг яг үнэн ботыг нягтлж ширлж байгаа хүмүүс ч гэсэн маш сайн нягтлж иж бас тэрийг тараах хэрэгтэй баг. Тэгэнгүүт ийм хэрэг ингээл хөнгөө өнгөрчт юм байна гэдэг утгаараа дараагийн бас тий хүчрхийлэл гарах ийм хөтөлтийг бий болгодог байж бас магадгүй. За нэвтрүүлгийн яг энэ цагаар бол мэдээж бид нар бол бүгдийг шууд өөрчлөх боломжгүй ч гэсэн одоо өөрсдийн дуу хоолойг бас хүргэжийнхэн зөв гэсэн үднээс яг энэ хүү булангаас хүргэдэг байгаа шүү. За ингээд 3 дугаар хэсэг рүү орцгоё. Нэвтрүүлгийн маань 3 дахь хэсэг эхэлж байна. За яг энэ булангаараа зочны маань амтлагааны мэдрэмжийг бид шалгах болно. Тэгэхээр танд нэвтрүүлгийн зүгээс бол 3 уух юм бэлдсэн байгаа. Та түүнийг таах ёстой. Яг юу ч яж магадгүй гэдэг л хамгийн аюултай байгаа ба. За ингэ эхэлцгээе. Гэтэ манай өмнөх дугаараар орсон хүмүүс уугаад бүр буйлжиж мөөлсөн шүү дээ. Тийм үү? Яана. Гуйлгсан хүмүүс ч байгаа. Өөр уйлсан хүмүүс ч байгаа. За уснаас өөр юм уудаггүй чиндаа маш аюултай юмнуудыг бол бэлдсэн байгаа. За ингээд яг дүүрэн боломж дуустал нөх юм уу? Ганц болгоолтгүй юу байна гэдгийг хэлж болно. Санаа айгаал явчих чинь. Та яг нэг л болгоход болно дөө бас амар чанга юм байж ч магадгүй. Сүү таарчжээ. За тэгвэл айгүй азтай ихтэй. Гараа сайн бол бариасаа юм шүү. За юу байгаа юм болоо борхон минь. За хоёр дахь нь яг цацх үедээ гэж бодоод. Яанаг.
Гүн гоё чихэртэй фүүцтэй юм уу? Юу яа? Фүүцтэй юм болов? За би хараад юу болгоч вэ? Гэхдээ гоё л амттай энэ да. Чихэрлэг энэ да. За эндээс одоо авах юм уу? Яа энэ хамгийн амар юм шиг байна. Яг нэг юм бэлччээ тэгээд ах шиг. Цацх үед яана. Йоо, заажаарай. Царвын юм болов? Царвангаас гайгүй орох юм. Яна юу юм бол? За. Та тэгтээ айгүй зөрөгтэй юм аа. Үзэгчтэй айгүй том балгаад шууд юу байна гэдгийг хэлээд авах. Том балгахдаа дотроо 2 3 балгахаар хэмжээний балгаад авах. Аманда авах. Йоо. За тэгэхээр би танд хэлье. Таныг бас зовоогоод яах вэ? Энэ удаагийнх арай гайгүйсэн. Таны гэхдээ хамгийн чихэрлэг гэсэн чи ерөөсөө чацаргантай кофе байсан юм. Оо тийм үү? Би ерөөсөө кофе уудаг шүү дээ. Тийм. Үнэртэхгүй болохоор мэдгүй байсан байна. Тэгэхээр чи та ер нь гэхдээ бас мэдээд авчихад илүүдэхгүй юм байна. Та чинь чацаргантай кофенд дуртай юм байна шүү. Тийм юм байна. Айгуу гоё чихэрлэг гээл. За тийм фүүцтэй шиг амтагдт юм. Энэ бол сүү тий. Энэ бол сүү байсан. А энэ болохоор хожигтай ус байсан. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол гайгүй юмнуудаас байсан. Өмнөх дугаараар болохоор кетчуптэй, цуутай ус балгуулж исэн аимшигтэй туршилтууд болж байгаа. Вискис оруулах гэж болоо гэж та. За баярлаа. Ер нь бол амтлах мэдрэмж 30% та юм байна. Гэж тэгвэл би бол зоригийг бол 100% гэж үлдэж байна. Айгуу зоригтой амар том балгаал ерөөсө дотор нь 3 4 залгана. Тэгээ эхнийх дээр нь бодно, хоёр дахь дээр нь таамаглана, гурав дахь дээрээ яг хэлж байгаа. За нэвтрүүлгийн цаг маань бас өндөрлөгт өгч байна. Тэгэхээр та ээжүүдэд хандаж хэлэх зөвлөгөө байвал. За энэ дэлхийн эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй байдаг тий ээж хүн болгон хөөрхөн байдаг. Тэгэхээр та бүхэн минь магадгүй бүх хайрыг гадагшаага урсгадаг хүн. Тийм учраас бүх хайрыг та гадагшаага бүх хүмүүст өгдөг шигээ өөрийгөө бас маш сайн хайрлаж байгаарай. Яг энэ үгийг би бүх бичлэгэн дээр бүх нэвтрүүлэгт хэлмээр санагддаг. Та өөрийгөө маш сайн хайрлах хэрэгтэй. Та өөрийгөө бүрэн хайрлаж чадах юм бол бусад хүмүүс таныг хайрлаж чадна. Тэр нь өөрийгөө бүрэн хайрлаж чадсан хүн бусдыг бас бүтэн хайрлах боломжтой байдаг. Тэгэхээр та өөрийгөө маш сайн хайрлаж байгаарай. Тэгээд энэ хороогийн бүх ээжүүдтэй хамгийн сайхан аз жаргал бүхнийг хүсье. За би ээж нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Ажлын томоос том амжилтыг ар гэрийн аз жаргал бүхнийг танд хүсэн өрөөё. За маш их баярлалаа. За баяртай үзэгчтэй. Баярлалаа.